Сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд дадал бол дархлаа нэртэй энэхүү эрүүл мэндийн семинарын энэ өдрийн сургалт маань эхэлж байна. За өнөөдрийн миний ярих сэдэв бол амралт гэсэн нэртэй сэдэв байна. Тэгээд хүн эрүүл аж төрж амьдрахад эрүүл сарал урт удаан амьдрахад амралт бидэнд маш их хэрэгтэй. Одоо чухал зүйлийн нэг байдаг байна. За тэгэхээр амралт яагаад хүнд хэрэгтэй вэ гэхээр хүн өдөрт дунджаар 7-8 цаг унтаж байж бүрэн нойрыг авдаг. За мэдээж хүүхэд бол 12-аас 15 цагийг унтчихэж бүрэн нойрыг авдаг гэж үздэг. Тэгэхээр бид бүхэн өдөрт авах энэ нойроо өдөртөө хэрвээ авч чадахгүй бол бидний бие организмд маш муугар нөлөөлдөг байна. За бие махбодын эмчилгээний тулд мэдээж унтах бол хамгийн чухал үүрэгтэй. Тэгээ бидний унтж байх хугацаанд бол бидний бие организм мэдээж эд эсүүдээ сэргээж бас эд эсүүдээс эмчилдэг. Хүн яг унтах өдрийн норма хэрвээ авч чадахгүй бол бидний бие организмд муугар нөлөөлж энийн цаашдаа стресс, ядаргаа мөн депресд ороход маш их үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр та хэрвээ өдөрт 7-8 цаг унтаж чадахгүй байгаа бол танд зөвлөхөд заавал 7-8 цаг өдөрт унтаж байгаарай гэж зөвлөё. За унтах үед бидний тархийг бол тархины хүчийг бол сэргээдэг. Мөн бие засахгүйгээр унтах юм бол хэрвээ унтаж амрахтаа бие засахгүйгээр унтах юм бол шөнө амарч чадахгүй. Мэдээж шөнө амрахтаа бүтэн нойрыг авах нь маш чухал. Тэгэхээр бас бидний яг унтдаг цаг гэж байгаа. За шөнө 12 цагаас хойш унтах нь бидний бие организмд маш муугар нөлөөлж идэг. Шөнө 12 цагаас өмнө унтсан тохиолдолд 12-оос өмнө унтсан 1 цаг бидний 12-оос хойш унтсан 2 цагтай тэнцэж байдаг учраас заавал 12-оос өмнө мөн ялангуяа 9-оос 10 цагийн хооронд унтаж байгаарай гэж танд зөвлөё. Энэ нь зөвхөн орондоо орох биш, харин яг нам унтах тэр цагийг хэлж байгаа юм аа. Тэгэхээр магадгүй та орондоо ороод унтахдаа амрахтаа маш удаан хэвтэж маш олон зүйлийг бодож бас унтахгүй их хөрөөдөг байж болох юм. Хэрвээ тийм бол та унтах цагаа маш сайн тооцоолоод орондоо орох цагаа мөн тооцоолж орондоо ороорой гэж танд бас зөвлөё. Тэгэхээр ялангуяа хүүхэд бол унтаж амрах нь тэдний өсөл төгжил маш их нөлөөлдөг. Хүүхэд бол мэдээж унтаж байхдаа том болж бие организм өсөж байдаг. Тийм учраас хүүхдийг бол 9 цаг гэхэд оронд нь оруулаад унтуулсан байх шаардлагатай. Тэгээд 7 цаг гэж сэрэх юм бол мэдээж биед нь маш сайн. Сүүлийн үед бол хүүхдүүд ялангуяа энэ хүмүүс сошиал медиа, интернет орчинд маш их ороод тэгээд яг унтах цагтаа унтаж амрахгүйгээр утас үзэх, мөн телевизээр үзэх, олон төрлийн бас контентуудыг үзэж бие маш их зовоож байгаа. Тэгээд энэ бол нэлээд хурцдмал асуудал болж байгааг та бүхэн мэдж байгаа хаа. За амарх нь унтаж амрахтаа бол ижил утгатай биш. Амарх нь бол 4 төрлөөр хүн бас амарч болно. За эхнийх нь бол биеийн амралт, суух, мөн хэвтэх, тайвшрах, шөнө орой унтах. Энэ бол мэдээж бие амарч байгаа. Энэ биеийн амралтанд хамаарж байгаа. За дараагийнх нь 2-дугаарт мэдрэхүйн амралт. За хүн бол мэдээж 5 эрхтнээр мэдэрдэг. За түүний хамгийн чухал хэсэг бол харах, мөн сонсох. Энэ мэдрэхүйгээр хүн амрах нь бол маш чухал байдаг. Бид бүхэн харах зүйлээ бол мэдээж гол ус, байгалийн гоё үзэмж, сайхныг бол харж мэдрэмжээр амарч болно. Бас мөн голын чимээ, байгалийн чимээнүүдийг сонсож мөн мэдрэхүйн амралтыг амарч болдог байна. За 3-дугаарт нь бол сэтгэл хөдлөлийн амралт багтдаг байна. Энэ бол мэдээж хувийн харилцааны улмаас үүссэн сэтгэл хямрал, сэтгэл уналтаас шалтгаалдаг. Тэгэхээр бол сэтгэл хөдлөлийн энэ амралтыг бол заашгүй хийх хэрэгтэй. Мэдээж сэтгэл хөдлөл аль болох тайван байлгаж амархан чухал. Хүмүүс бол сүүлийн үед бол их ажиглагдаж байгаа.
сэтгэл санаагаар унж одоо тэр нь бол стресс цаашлаад мөн депрессэнд ороод те энэ мөн амь насанд нь аюултай болох тийм зүйлүүд бас маш ихээр ажиглагдж байгаа. Тэгэхээр бол сэтгэл хөдлөлийн амралтыг хийх нь маш чухал байна. Дөрөвдүгürt нь бол сэтгцийн амрал. Энэ бол оюун ухааны бүх одоо амралт хэрэгцээг хэлж байгаа. Оюун ухаанаараа амрахыг хэлж байгаа. Мэдээж бол сүүлийн үед биеийн хүчний гэхээсээ илүү оюун санааны, оюун ухаанаараа хүмүүс маш их ажил хийдэг болсон. Тэгэхээр бол оюун тарих бидний одоо тарихтай хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа энэ үед бол бид нэр тарихаа амраах нь бол энэ сэтгэлийн амралтанд маш их одоо нөлөөлдөг байна. За ингээд мэдээж хүн 8 цаг унтаж та өөрийгөө 8 цаг яг унтаж амарч байна гэдгээ маш одоо шалгаж маш их одоо хяналт тавих нь бас зөв гэж бодож байна. Хүний нойр за тэр тусмаа шөнийн нойр бол хизээш нөхөгддөг. Хизээч энэ зүйл бол мэдээж банк ингээд зээл тавиад те танд одоо буцаагаад зээлээ авч байгаатай адилхан тийм зүйл болдоггүй. Энэ бол нэг алдсан бол хизээш дахиж нөхөгдөхгүй. Та 2 өдрийн турш 3 өдрийн турш нойроо алдаад тэгээд амралтын өдрөөр үүнийгээ нөхнөө гэж бас бодож байж болох юм. Гэхдээ энэ зүйл хизээш болохгүй. Нэг өдрийн нойрыг та алдсан л бол энэ таны эрүүл мэндэд маш их нөлөөлөх юм аа. За Библиэлд бол Бурхан бидэнд амралтыг өгсөн гэж байдаг. Эхлэл номын 2-ын 2 дугаар ишлэлээр хэлэхдээ Бурхан одоо хийж байсан бүх ажлаа зогсоогоод тэр өдөр амарсан юм аа гэж. Тэгэхээр бол нэг асуулт төрж байгаа юм. Хэрвээ Бурхан бүхний бүтээгч гайхамшигтай төгс хүчит Бурхан юм бол яагаад өөрөө амарсан юм бол? Яагаад өөрөө амрах хэрэгтэй байсан юм бол? За энэ асуулт бол явсаар хагаад энэ амралт бол энэ одоо тэр өдөр амарсан тэр Бурханы хэлсэн тэр амралтын өдөр бол хүнд хэрэгтэй амралт байсан юм аа. Хүн төрлөختөнд амралт гэдэг зүйл маш хэрэгтэйг Бурхан анханасаа мэдчихсэн учраас амралтын өдөр гэдэг зүйлийг өгсөн юм аа. Тэгэхээр Бурхан хийжсэн бүх ажлаа зогсоогоод 6 өдөр хийсэн ажлаа бүгдийг зогсоогоод 7 дахь өдөр амарсан. Энэ бол мэдээж бидний сайн мэдих шаббат өдөр буюу амралтын өдөр. Та яг амралтын өдрөө Бурханы тэр тохирсон товлсон тэр цагт амарч чадах юм бол маш их амралтыг мөн асар их амар тайван аз жаргалыг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна. Амралтын өдрийн энэ 7 хоногийн системийг Бурхан зохиогоод энд Библиэлд бичигдээд тэгэд өнөө хүртэл хүн төрлөختөн энэ 7 хоногийн системийг хэрэглээд явж байгаа. За яг энэ Бурханы бүтээсэн энэ 7 хоногийн системийг амралтын өдрийн 7 хоногт хүн нэг өдөр заавал амрах ёстой гэсэн энэ системийг хүн төрлөختний түүхэнд бас өөрчлөх гэж үзсэн маш олон түүхүүд байна. 1793 онд Францын атеист хөдөлгөөн гэж байсан. Атеист хувьсгалчид тэр хувьсгалчид амралтын өдрийг өөрчлөхийн тулд хүн төрлөختнийг ялангуяа францчуудыг 10 хоногийн системтэй болгож өөрчилж үзсэн байна. Тэгэхээр бол 10 хоног хүн ажиллаад тэгээд 10 дахь хоног дээр нь амраад явсан тийм хуулийг баталж тэгээд тэр улс тэр даяараа тэр одоо хөдөлгөөнийг дэмжиж ажилласан байна. Тэгэд энэ хөдөлгөөн ялангуяа энэ систем бол нэх удаан үргэлжлэв. 1805 онд буюу 12 жилийн дараа Наполеон энэ системийг бүрэн устгасан. Яг гэвэл 10 хоног ялангуяа 9 хоног хүн ажиллаад 10 дахь хоногт дээр амархад бол хүн төрлөختний ялангуяа тэр францчуудын бүтээмж нь маш их буурсан. Ажлын бүтээмж нь. Тэгээд мөн ард иргэд нь асар их туйлдж ядарсан байна. Тэгээд энэ систем болоогүй учраас Наполеон 1805 онд буцаагаад 7 хоногийн системд оруулсан байна. За мөн 1929 онд бидний сайн мэдэх зөвлөлт холбоот улс 5 өдөр ажиллаад 1 өдөр амрах энэ системийг зохиосон. Мөн туршиж үзсэн боловч энэ систем бас л бүтлгүүцсэн. Тэгэхээр бол хүн төрлөختөнд өгөгдсөн энэ 7 хоногийн систем бол хамгийн төгс, хамгийн сайхан зохицож байгаа. Хүн 6 өдөр ажиллаж болно. 7 хоногийн 1 өдөр нь заавал амрах ёстой. Амарч бие сэтгэлээрээ амарч мөн энэ өдөр Бурхантай хамт байх юм бол та асар их аз жаргалыг мэдэрнэ. Бурхан бидэнтэй амралтын өдөр, энэ амралтын өдөр буюу 7 дахь өдөр уулзахыг хүсдэг. Мөн
тантай, надтай хамт бидний бие организмыг мөн сэтгэл санааг амраахыг хүсдэг. Та бурханд итгэж байвал бурхны хүлээж авч байгаа бол та 7 дахь өдрийн энэ амрах ёстой өдрөө заавал амраасаа гэж танаас хүсэж байна. Та өдөр болгон амрах амралтаа хэрвээ авч чадахгүй байгаа бол мөн одоо та өглөө босох гэж үнэхээр хэцүү байгаа бол та өөрийнхөө амьдралын хэм маяг одоо унтаж амрах тэр бүх зүйлээ дахиж нэг эргэн харах болсон гэдгийг танд сануулж байгаа юм. Тэгээд хүн өглөө ер нь заавал 8 цаг унтаад 7 цагт босно гэсэн баталгаа байдаггүй учраас хүн төрлөختөн сэрүүлэг гэдэг зүйлийг зохиосон. Бид энэ сэрүүлэг гэдэг зүйлээр сэрхэн зөв үү буруу юу гэдгийг бол бас их удаан хүндрэлтэн маргалдаж мэтгэлцэж байгаа. Сэрүүлэг гэдэг зүйлийг хүн яг товлсон цагаар ялангуяа ажилдаа явахын тулд мөн ажил төлөвлөсөн үедээ бол ашиглаж өглөө бид хүн сэрдэг. Тэгэхээр сэрүүлгийг зөв зөвхөстэй ашиглах нь бидний бие организм ялангуяа зүрх судасны өвчин болон халдварт өвчнөөс сэргийлэхэд маш хэрэг болдог. Тэгэхээр яаж зөв хэрэглэх вэ? Яаж бид нэр сэрүүлгийг зөв хэрэглэх вэ? Мэдээж байгалаараа нар гарахад одоо сэрдэг маш олон хүмүүс байдаг. Гэхдээ бид нэр 8 цаг унтсан ч гэсэн өдөрт унтах ёстой тэр нормо авсан ч гэсэн өглөө сэрнэ гэсэн баталгаа байдаггүй учраас сэрүүлгийг ашигладаг. Тэгээд нэг эрдэмтэн судлаач хүн сэрүүлэгний тухай судалгаа хийгээд үзсэн байна. Тэгэхээр бол сэрүүлэг ашигладаг хүмүүс маш олон минутын давтамжтайгаар ингэж сэрүүлгээ тавьдаг Тэгээд сэрүүлгээ 5 минутын зайтай ч юм уу эсвэл 10 минутын зайтай тавиад за би яг дахиад нэг сэрүүлэг дуурахаар эсвэл 2 юм уу 3 сэрүүлэг дуурахаар босондоо гэж боддог. Гэхдээ энэ нь бидний бие организмд маш муу болохыг тэр эрдэмтэн тогтоосон байна. Сэрүүлгийг бол яг та босох цагтаа тавиад нэг удаа л дуургаад тэгээд босоод сэрүүлгээ унтраах хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний одоо зүрх судасны өвчнөд өртөх магадлал маш их байдаг. Та магадгүй зүрхний бичлэгт орж исэн бол тэр бичлэгийг ямар хэлбэртэй байгааг нь харж исэн баг. Дээшээ доошоо ийм зураасан хэлбэртэй байдаг тийм ээ. Тэгээ яг сэрүүлэг дуурах үед бол тэр зүрхний бичлэг бол дээшээгээ огцом нэмэгдээд мөн доошоо огцом нэмэгдэж байгааг тэр эрдэмтэн тогтоосон баг. Тэгэхээр сэрүүлгийг та нэг удаа тавиад яг босох цагтаа тавиад босоорой гэж танд бас зөвлөмөр байна. Мэдээж бол Библиэлд хэлэхдээ Библийн дуулал номын 127 дугаар бүлгийн 2 дугаар ишлэл дээр хэлэхдээ Бурхан хайрладаг хүмүүстэй нойрыг өгдөг юм а гэсэн ишлэл байна. Тэгэхээр та магадгүй нойр авч чадахгүй байгаа бол магадгүй та маш сайн унтаж байгаа бол мэдээж Бурхан энэ бүх нойр гэдэг зүйлийг чинь мөн амралт гэдэг зүйлийг бидэнд тогтоож өгсөн мөн бэлэг болгож өгдөг юм а. Бурханд та итгэхээр мөн танаас Бурханыг хүлээж аваад амралтыг аваасаа гэж үнэхээр хүсэж байна. Баярлалаа.